Хотын хамгийн новшин гаруй цугсан ах дахь сургуульд манай залуу шилжиж ирэхдээ нэгэн төлөвлөгөөтэй иржээ. Багш түүнийг танилцуулах үед тэр ангийнхныг хараад "Та нарыг бүгдийг чинь сөнөөхөр ирлээ" гэж зарлав. Ангийн хамгийн том дээрлэгчийн хажууд байх ганц сул суудалд очиод суучгана. Нөгөө залуу хажууд нь дими юм ярьж байхад манай Пак тоолгүй зүгээр л сууна. Дээрлэгч амьдралдаа хийгээгүй том алдаагаа гаргаж манай эрийг алгадаад ав. Пак шууд л тохоогоороо нүүр рүү цохиж хол шидэж өрхлөө. Ангийнхан нь бүгд цочирдан айж "Намайг сэрэх гэж бүү орлоорой" гэж Пак хэлнэ. Хичээлийн үеэр хинч ойртож зүрхэлсэнгүй. Харин атмаануудын толгойлогч цэргүүдээ цоглуулан Пакийг зодно гэж мэдэгдэнэ. Пак дараагийн хичээлийн хүлээгээд сууж байтал гинт бүгд босоод түүнийг тойрч зогслоо. Үүгээрч зогсохгүй саваа модоор зэвсгэлсэн хулгайнууд коридороор дүүрэн тэр анги руу зүглэнэ. Бүхэл бүтэн сургууль зөвхөн манай эрийг зодохоор цугласан мэт байв. Тэд хаа сайгүй дүүрч ганцхан Пак ханжуунийг намнах зорилготой байлаа. Тэд ангид ойртон эртэл зодуусан хоёр хулгайн хаалгаар нисээд гараад ирэв. Ойртон ирсэн танхаарагчид дотор хараад зодуусан залуусын дунд Пак зогсож байхыг үзээд мэл гайхна. Манай хүн энэ бүхнийг маш богино хугацаанд амжуулжээ. Пак хэвтэж буй биесүүдийг асхан гарч ирээд жинхэнэ олзчин хэн болохыг ойлгох хэрэгтэй гэв. Олуулаа болохоор түүнийг алж чадна гэж бодоод бүгд дайран оров. Гэвч Пак тэднийг дараалан маш хурдан цохиж хинч түүнд ойртож чадсангүй. Энд тэндгүй шидэгдэх биесийг харсан тэд ямар гэчийн мангас вэ гэдгийг ойлгож ядна. Бүгдээрээ нэгэн зэрэг барьж авах нь ялах цорын ганц арга гэж тэд шийднэ. Бүх талаас нь дайрч гар хөлийг нь чангаан барьж Пакийг дарж авлаа. Тэд бүгд нийлээд түүнийг боож цохиж эхэлнэ. Гэвч Пак юу хийхээ яг таг мэдэж байлаа. Нэгнийх нь хөл дээр гიშгэж, нөгөөгийнх нь нүүр рүү өвдөвлөж орхив. Дараагийн залууг нь Спартан маягийн цохилтоор хол шидлээ. Тэгээд л араас нь барьж байсан залуусын нүрийг пэр чигтэн бэц цохино. Манай Пак нударгаараа маш хурдан бөгөөд оновчтой хөдөлж, өөрийг нь барих гэсэн бүх хүнийг дорн намцхив. Гэвч тэр үүгээр зогссонгүй. Бүгдийг нь дуустал мангас шиг урагшилж, давхрыг цэвэрлсээр байна. Парк давхар дүүрэн хөвтөх хүмүүсийг үлдээн цааш явна. Тэр тэднийг нэг бүчлэн агнах гэж байна. Тэгвэл энэ залуу яг хэн бэ? Яагаад тэднийг ингэтгээ их үзэн ядна вэ? Манай гол дүрийн түүх ангидаа чимээгүй суун, ангийнхныхаа утгагүй яриаг үл тоож байгаагаар эхэлнэ. Хаалга онгойж их зантай инээмсэгсэн залуу орж ирлээ. Найзууд нь түүнтэй мэндэлж нэг охин түүнээс борлуулалтыг нь асууна. Их зантай залуу энэ ойлгомжтой гэд ганцхан сарын дотор 48 сая воны борлуулалт хийснээ байх болно. Охины ирүү мултар шахаж найзууд нь түүнийг баяр тэмдэглэх байх гэж найдацгаана. Залуу энэ удаад бүгдээрээ Дон Периньо орно гэдгийг хэлв. Найзууд нь баярлалтаж байтал өнөөх залуу гинт нухацтай царайлан манай гол дүр рүү дөхнө. Тэр паркийн толгойг ширээ рүү савн бүх зүйлийг ойлгуулчихлаа гэж бодно. Залуу паркийн толгойг ширээ рүү нүцээр дараагийн удаа хуцтаж авахгүй бол горгүй шүү гэж сануулна. Парк бүгдийг чимээгүй тэгчиж өөрийгөө барина. Хар зогсон хүмүүс их зантай дээрлэгчийг зогсохгүй бол шийтгүүлж мэднэ шүү гэж сануулв. Багш нар бол зүгээр л хогноод гэж тэр хэлнэ. Баг зэрэг хахуу зөхөд л болно гэд үр дагаврыг нь мартчихсан манай залууг балбасаар байна. Парк түүнд рүү хүүтэй харцаар харагч тэр ойлгохгүй. Манай хүнийг үтсөөр байв. Ол дүр сохор зоосч өгөө тул цагдаад хандаж чадахгүйг дээрлэгч мэднэ. Тэр гол дүрийг үргэлжлүүлэн үдэж манай хүний царайд бухимдал тодорно. 2 жилийн өмнө болсон явдлыг Парк хизээж мартаж чадахгүй. Ахлах сургуулийн нэгэн бүлэглэл гинт уус даяар олонний анхаарлыг татсан байжээ. Энэ бүлэглэлийг Nexus гэдэг байв. Манай залуу бүлэглэлийн толгойлогч Чан Инсүү Кимтэй ганцаараа тулсан нэгэн байлаа. Бүх зүйл ингээд дууслаа гэж Парк бодож байтал дээрэмчдийн гар хүл болсон ногшнууд түүнийг шүүхэд өгж байтал оронгороо эргэв. Зохиомл хуурамч ноцох баримтуудыг давж гарч чадалгүй эцэст нь тэр шүүх хуралдаа ялагдана. Эцэг нь тохиролцооны мөнгийг арайхан олохын тулд нандиндаг заалаа хүртэл зарж Парк гимшиж бухимдан дахиж хизээж нудраг зөрүүлэхгүй гэж тангарагсана. Аав нь түүнийг уучлж ойлгох хэрэггүй гэж тайтгаруулсан ч Парк мөнгөгүй бол юу ч биш гэдгээ ухаарч сэтгэлээр унана. Манай гол дүр гэрлүүгээ харж явхад 3 залуу түүнийг алдартай бүлэглэлтэй зодтолсон өнөөх ханжун Парк мөн болохыг танина. Тэдний нэг нь манай хүнд рүү ойртон ирнэ. Халзан бочиндаг залуу бөгжөө гаргаж ирээд Паркийг харанхуй гудамж руу чирнэ.
Тэгснээ ямар ч шалтгаангүйгээр паркийг зодож эхэлнэ. Тэр паркийг арчаагүй гэж доромжлогч парк тисэж тулдахгүй барина. Ийм шарчгаар амтан Nexus-ийн эсрэг зогссон гэдэгт булчинлаг залуу итгэж чадахгүй байв. Тэр паркийг үргэлжлүүлэн өшөглөж эцгийг нь хүртэл оролдоно. Манай залуу түүний хөлийг шүүрч аваад хүүтэн ширүүн харцаар ширтэн. Булчинлаг залуу сандарч басмагтал парк шууд түүнээс уучлалтгүй тавьж явуулна. Дээрлэхэгчид айж хүзрэм. Нэг нь миний би яагаад хөдөж чадахгүй гацав гэж гайхна. Итгэхэд бэрхч паркын харцнаас болж ийм зүйл болсныг тэр хүлээн зөвшөөрнө. Булчинлаг залуу анхаар уулгыг тоолгүй нэг мод шүүрч авна. Тэр төвчээрээ алдаж өнөөх модороо паркын нүүрлүү цохон хугална. Тэр залуу сэтгэл нь хантал нүдээд залхсандаа найзуудтайгаа яваад өгнө. Нэг нь нууцлаг ир гарч ирээд паркийг юу хийгээд байгаа гайхан асууна. Тэр чамааг зүгээр л тохирцооны мөнгө төлөхөөс айгаад байна уу гэж шалгаана. Ийм их зодуулсан юм чинь бие барих ямар ч шаардлагагүй гэж тэр ирүүцэн. Паркийг сохор зоосч өгөөг гадарсан нууцлаг ир цүнхээ онгоолгож багц мөнгө гаргаж шиднэ. Хуульчийн хөлсөнд хүрэлцэн. Гэхдээ чи тэр булчинлаг залууг өөрөө нам цохоод дараа нь тохирцооны мөнгийг нь өгвөл хамаагүй зугаатаа гэж тэр хэлнэ. Тэр ногшнуудыг дуусгахад 3 минут хангалттай юу гэж асууна. Манай парк түүнийг сонсоод хэн болохыг нь гайхна. Нууцлаг ир зүгээр л Ким Чен Ун сүгийн амьдралыг сүрүүлэх хүсэлтэйгээ хэлв. Тэр илүү ихийг ярихад бэлэн ч эхлээд энэ олон үзэгчдийг зохицуул гэж тушаана. Халзан гэр газар хэвтэх багц мөнгийг олж харна. Тэр гар хүлүүдтэйгээ парк руу дахин дөхөж очино. Булчинлаг гэр дими донгосч эхлэхэд манай хүү түүнийг ганц цохоод нам онгов. Боос нь ачаагүй байдалд орсныг харсан гар хүлүүд нь цочирдно. Парк хорсолтой харцаар нууцлаг гэрд ердөө 4 секунд л хангалттай гин. Тэр гар хүлүүд рүү дөхөж бие байхаа болно. Дээрлэхэгчид өөрсдийгөө хамгаалах гэсэн ч хитгэн цохилтоор бүгдийг нь нам задав. Өшөөгөө аваад одоо 50 ярилцаж болно гэж манай хүн бодно. Тэд өндөр барилгын өөр нэг газарт очин сууна. Баян залуу парк өөрийг нь огт танихгүй байгаад ихэд гайхна. Тэр уцаа гаргаж ирээд өөрийгөө улсынхаа хамгийн залуу, өөрөө хүлцсэн тэр бомтон Жуно Үү мөн гэдгийг харуулна. Залуу өнгөрч ихэлсэндээ уучлалт гуйж бие барихаар шийдэв. Тэр Ким Чен Ун сүгийн одоо ямар амьдралаар амьдарч байгааг ярьж өгнө. Тэр сургуулийнхаа үлгэр жишээ сурвалж, Солонгосын тоглоомын ертөнцийн үнцэн болжээ. Жун Вүү үүнийг утгагүй новш гэж бухимдана. Чэ Он Сүү өнгөрсөнд муухай зүйл хийсэн ч давд ертөнцийг өдөрцөн хിവэр байгааг хэлнэ. Гэтэл түүний золиос болсон парк уйлагчин шиг ядарч амьдарч байна. Жун Вүү мөнгөөр бүхнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэйч өөрийгөө барьжгүй шалтгаан нь өөр юм. Тэр энэ новшны амьдралыг өөрийнхөөрөө хамгийн дорд муухай аргаар нураахыг хүснэ. Тэр Чэ Он Сүү болон түүний гар хүлүүдийг Ёроос руу бүрэн унгахыг зорж байна. Өнөөдрөөс эхлэн Жун Вүү ногшнуудыг агнахаас эхлээд манай хүний бүх зардлыг даахаар болов. Пакийн аавын алдсан фитнесийн үрийгч тэр төлөхөд бэлэн байсан. Жун Вүү манай залууг хүчээ өөсэй гэж найдана. Түүний ганц хүсэл нь энэ байв. Чэ Вон Сүүгийн араас яагаад хөөцөгдөд байгааг манай Пак асуув. Жун Вүүгийн царай тэр дороо хувирна. Энэ чухал биш. Гэхдээ аяндаа бүгдийг мэднэ гэж Пакд итгүүллээ. За сайн уу манайхаа. Брон ерөөсө сургуулийн зодонтой манхав ярьж байгаагүй юм байна гэж анзаарлаа. Ер нь манайхан яг зодонтой манханд илүү сонирхолтой юу? Эсвэл супер хүчтэй нь илүү таалагддаг юм уу? Брон өмнө нь ерөөсө асууж байгаагүй юм байна. Тэгэхээр манайхан энэ бичлэгийг үзээд комент хэсэгт ямар төрөлд илүү дуртайгаа заавал бичээрэй. Брон сэтгэлдлүүдийгт нь уншиж байгаад дараагийн бичлэгээ яг та бүхэндээ зориулж хийнэ. Тэгэхгүй бол Брон дараа нь ямар манхав ярихаа хайж хамаг цагаа бардаг боллоо. Бас нэг дуулгахад энэ манхаг Брон сайт дээрээ бүр дуустал нь оруулчихсан байгаа шүү. Манайхан Брого динжээд заавал орж уншаарай. Удахгүй бас сайт дээрээ бичлэг хэлбэрээр нь бүтэн оруулж дуусгахаар болсон шүү. Хамгийн гол нь Sleep Leveling ийн хуучин парт бүхэлдээ маргааш гэхэд орно шүү. За Брон дэндүү олон юм ярьчихлаа. Шууд бичлэг рүүгээ орцгоё. Маргааш нь манай Пак мөнгөнд санаа зовох шаардлагагүй болсноо мэдээд анги руугаа итгэлтэй алхав. Хаалга саван ортол Nexus-ийн жалууд хүүхдүүдийг дахиад сүрдүүлж байлаа. Моогүйд шинэ бараанаас нь $300 ав гэж тушаана. Пак Жуно 2 нэг дайсантай болжээ. Жуно сургуулаасаа Nexus-ийн жалуудыг ихтэй цэвэрлэхийг Пакд даалгасан юм.
Захиазгын түүхээ шалгахаар шийдсэн Могул энэ удаа өшөөхгүйгээ санаалав. Найзууд нь баясан инээлдэж зарим хүүхдүүд үхтлээ айн. Пак Могул дээр очиод энэ хорвоод мөнгө бүх зүйл мөн үү гэж бодно. Нударга зангидангаа хүмүүсийн хүсдэг бүхэн мөнгнөөс ирдгийг хүлээн зөвшөөрлөө. Ганц цохиртоор Пак Могулыг унгаж ангийнхныг цочролд оруулав. Мөнгө гэдэг нэр хүнд өөрөө мөнгө гэдгийг тэр эцэст нь ойлголоо. Могул урд нь юунаас ч айдаггүй байснаа дурсна. Хэнийг ч зоддог байсан ч нэг л өдөр манай гол дүртэй таарсан юм. Пакийн зодооныг хараад ийм хүчтэй залуугийн эсрэг ямар ч боломжгүйгээ мэдэрчээ. Пак яг л хүн биш юм шиг байв. Тэр зэрлэг аратан шиг л тулалддаг байлаа. Гэвч тэр Че онсүүтэй таарад азгүйтэж, бүлэглэлийн толгойлогч шүүхээр сүрдүүлэн бүхнийг нь дээрэмдэж сөхрүүлсэн юм. Тэр үед л Могул мөнгө гайхалтай бас бүгдийг шийддэг болохыг ойлгов. Тэрээр онлайн дэлгүүр ажиллуулж баяжингуудаа ангийнхныгаа хогоо авахыг шахаж Пакийг хинч биш гэж харжээ. Мөнгөнийхөө хүчээр хүнсний сүлжээний оройд гарсан Могул яг одоо ухаангүй зодууч буй Могул яагаад ингэж арчулж байгаагаа огт ойлгохгүй сууна. Тэр хамгаалах гэж оролдооч манай Пак түүнд ямар ч боломж олгохгүй үргэлжлүүлэн басбана. Могул үүнд итгэж чадахгүй байв. Бүх ангийнхан харж байхад ингэж зодуулах нь түүнд дэндүү шившигтэй санагдана. Парк түүнийг хаалгас хаваалахад Могул ууртаа босож ирэн үг хэлэх гэснээ Паркийн аимшигт царайг хараад Пак гацна. Өнгөрснөө мэдсэн Могул өргөдөгтэйгөөр найзаасаа тусламжгүй байна. Гэвч тарган найз нь Паркаас үхтлээ айсан тул юу ч болоогүй мэд дүрсгэнэ. Могулын найдвар бүрэн тасарна. Тэр баримтжуулахаар уцаа гарган Паркийг хоосон гуйлгчин гэж сануулгач манай хүү тоосгүй нүүр рүү нь өшигсөөр байлаа. Могул аимшигт өвдөлтийг мэдэрч хүртэх ёстойгоо хүртэнэ. Тэр үүний дараа ядаж амьд үлдэхийг хүснэ. Яаж ийгээд хаалгыг онгойлгож ядаж амиа авахаар зүгтахаар оролдоно. Тэр өөрийгөө тайвшруулсан эрүү зухаанаар бодохыг хичээнэ. Парк түүнийг алах хүсэл тэн араас нь дагна. Могул төмөр өргөгч ирийг башгүйгээ ойлгоно. Гинт түүнд энэ ажилд яг тохирох нэгэн байгаа санагдана. Могул фитнесийн хаалгыг нээн орж Сэйноос амиа аврахыг гуйж гарна. Парк гүйцээд ирэхэд Могул фитнесийн залуугийн ард нуугдан Паркийг яаж игээд зодод зогсоохыг тушаана. Фитнесийн залуу бодож үзээд энэ ажилд 2 саяыг нэхнэ. Зогтох газаргүй болсон Могул зөвшөөрнө. Их сургуулийн бэлтгэгт мөнгө хэрэгтэй тул Сион туухаага хаяад урьдчилан уучлалт гуйна. Түүнийг мөнгөөр дутаж буйг ойлгосон Парк күртгэнээсээ боодол мөнгө гарган ирж биеэ дими зовоох хэрэггүйг болчинтэр залуу зөвлөнө. Тэр Сионд хол байхыг тушаахад залуу ямар ч эсэргүүцэлгүйгээр үгэнд нь орно. Могул бухимдан хаширах боловч Парк тэр новшийг шүүрч аваад цохоор шидчихнэ. Могул яг багшийн өмнө питхийдл унана. Юу болоод байгааг өвгөн зална. Паркийн хийсэн хэрэг босхийг мэдээд багш түүн рүү хашигчиж гарна. Хичээл тармагц тэр хоёрыг өрөөндөө дуудана. Багш энэ удаад зүгээр өнгөрөхгүй шинжтэй. 2 жилийн өмнөх явдлыг Паркт сануулж 2 дахь удаага сургуулаас хөөгдөхөөс нь аврахгүй гэдгээ шууд хэлнэ. Багш Паркийн ядуу аавын тазаар ярихад Могул бардам сууна. Манай гол дүр төвчээр алдаж Могулыг сүнсийг нь зайлтар цохиод авна. Багш бухимдан Паркийг болиулах гэсэн ч тэр Могулыг үргэлжлүүлэн басбана. Дээрлэхэгч эцэст нь өөрийнхөө хэмжээл мэдрэв. Өрөөнд нэг ир орж ирээд Паркт одоо боль гэж зөвлөнө. Хэн босхийг нь багш асууна. Үл таних ир өөрийгөө Крийн туслах хуульч Бён Гвон Ким гэж танилцуулна. Багш түүнийг таних боловч яагаад энд явж байгааг гайхна. Жүн үгийн байранд манай Парк түүнийг үүнийг яаж бүтээснийг асууна. Хуульчтай ярьж дууссаны дараа захиралт бүхэлзэж эхэлснийг тэр санана. Ногшийн дээрлэхэгч тэр даруй сургуулаас хөөгдсөн байв. Жүн үүнийг амархан байсан гэж хэлээд тэр новш гаргасан зангийнхаа горыг амслаа гэж үзнэ. Парк захирлын талаар сонирхоно. Жүн түүнийг зохицуулах хүүхдийн тоглоом байсан гэж ам алдна. Өвгөн сүүлийн үед их сэжигтэй байсан тул Жүнүү баримтаар амийг нь бүрмсэн хамгсан байжээ. Захиралтай хийх тооцоо дуусаагүй гэдгээ Жүнүү хэлнэ. Тэр өвгний зүгээр л дээрлэхчийг насан туршигчдын колони руу явуулахад аширж байгаа аж. Энэ бүхэн дуусмагт захирлыг ч бас шоронд суулгахаар төлөвлөжээ. Хэнийг ч зүгээр өнгөрөхгүй гэдэгтээ тэр тууштай байна. Өөрийнхөө тухай яхаа болоод Паркас сэтгэл чинь арай онгоовөө гэж асууна. Манай гол дүр сэтгэл ханаагүй л байна. Пакас талхахад сонсоход арай ишт байгааг Жүнүү ойлгоно. Харин ч өөрөө Пакт талхах ёстойгоо ухаарна. Жүнүү урдчлаад талхасаа илэрхийлв. Могул бухимдсаа барьж дийлхээ болив. Тэр Пакас өшөөгөө авч амийг нь хөнөөхөөр шийднэ. Маргааш нь тэр явсаар нэгэн сэжигтэй газар тэрлээ.
Хаалгаар нэг ир шагааж хинбэ гэж асууна. Явцыг нь шалгахаар ирснээ Могул хэлв. Цаг нь яг таарлаа гэд жинсэн энд байгааг хэлж түүнийг ороолов. Хідэн залуус фитнесийн залууг цохиураар нүдэж байхыг Могул харна. Босс нь түүнийг орж ирэхийг зөвшөөрлөө. Тэр бол жинсэн Хуан байв. Залуу Могулийг хараад энэ бүхний ард түүнийг байгааг эцэст нь ойлгоно. Тэд амийг нь таглаж цохиураар үргэлжлүүлэн зодов. Үйлчлүүлэгч ирсэн тул тэр хогийг холдуул гэж босс даалгав. Энэ удаа яагаад өөрийн биеэр ирснийг жинсэн асууна. Өөр нэг хүсэлт байгааг Могул хэллээ. Жинсэн түүнийг хөөрхөн намтан гэж дуудаад сэтгэл нь хөдгөн. Үүнд 10 сая вон төлөхөд бэлэн гэдгээ Могул хэлв. Шар үстэй туслах нь үүнд цочирдно. Тэр хүсэлтийг нь авахыг боссдоо зөвлөж Могулээс дэлгэрэнгүй тайлбарлахыг хүсв. Жинсэн туслахынхаа толгойг цохиураар цохиж амаа хамах гэж тушаана. Могулийг энэ удаа том завс онсон гэж тэр тааварлав. Манай новш Ханжин Пакийг өхүүлмээр байна гэж хэлнэ. Жинсэн түүн рүү хүүтнээр харж 10 саяын төлөө парк шиг амтныг твчих тэнэг биш тул зайл гэж хөөно. Могул эхлээд 10 саяыг өгөөд ажил дуусмагц дахиад 10 саяыг өгөхөөр амжина. Жинсэн баярлаж саналыг нь шууд зөвшөөрнө. Жүнө өндөр байшингуудаар хүрээлэгдсэн цагдаагийн туузаар битүүмжилсэн байшинд орж ирнэ. Тэрээр ирснээ хэлээд ойрд байн гэрч чадаагүйдээ уучлалтгүй. Шасан дахин авч ирсэн бөгөөд яагаад ийм жижигхэн байгааг гайхна. Манай Жүнө гинт аавынхаа шарсан дахиаг дурсан саналаа. Тэр амтыг нь ихэд санагалзаж аавынхаа хийсэн гайхалтай дахиаг 2 жилийн өмнө сүүлд эцснээ дурсан. Жүнөгийн царай хувирна. Тэр уурсан хилгэнэж бүх зүйл яг л өчтөр болсон мэд тодхон бодогдно. Тэр хэдэн секунд чимээгүй зогсоод явхаар шийднэ. Зорилгодоо хүрэхэд ойртсон тул завгүй болж ойр дэрвэж ирч чадахгүйгээ хэлнэ. Жүнө байшингаас гарч ирээд өмгөөлөгч нь хүлээж байгааг харна. Өмгөөлөгч нь Могулийг дахин хөдөж ихснийг дуулгана. Цаашид яахыг асуухад Жүнө одооноос шудраар тоглохгүй гэдгээ сануулна. Өмгөөлөгч нь захиадагчийн тушаалыг бийдүүлэхээр ёчтой инээн. Шөнө нь паркийн аав том фитнес төвөөс дуудлага хүлээн авна. Тэр саналыг нь зөвшөөрч өндөр цалин амжиж бөөг мэднэ. Маргааш тийшээ очихоо шийдэж утсаа тасмагц паркийн аав баярлан хашгирч сайн мэдээгээ хуваалцсан. Гинт яаж ийм аз дайрсныг гайхаж удахгүй баяжиж магадгүй гэж найдана. Парк фитнес рүү явхаар басна. Аав нь өнөөдөр хаад шиг цатглан хооллох тул цагтаа ирэхийг захина. Парк аавынхаа нүүрэн дэх чин сэтгэлийн инээмсэглэлийг анзаарна. Түүнд сайхан санагдаж гэрээсээ гарах үедээ утас дууран. Могулын ямар нэгэн зүйлс эзснийг мэднэ. Манай Жүнө оргосол сурагчдыг хүсэлсэн бөгөөд тэд тиймч том асуудал үүсгэж чадахгүйг тайлбарлана. Хэрэг гарвал залгаарай гэж Жүнө хэлэхэд манай гол дүр хэрэггүй гэв. Жүнө гайхахад дээр нь ч болох гэсэн пацаанууд ирчихлээ гэж манай хүн тайлбарлана. Тэдний хинбэ гэж Пак асуув. Түүний дайрахаар фургон машин бүрэн хурдаараа ирж явааг тэр харлаа. Манай гол дүр машин руу шууд ухсгийн амиа аврахыг хичээнэ. Пак газарт унаж толгоодоо гимтлээ. Түүнийг масохист юм уу хэмээн тахаачууд шоолон инээн. Жинсэн мэс гайхав. Манай гол дүрийг буцаад босоод ирэхэд тэр ухаалаг үйлдэл байна гэж дүгнэнэ. Пак уурсан бүгдийг нь дуусгахад бэлэн болов. Залуус зэвсгээ барин түүнтэй толдохоор завдна. Удаан зодолтоогүйч Пак хүчтэй шалмгаа хിവэрээг жинсэн ойлголоо. Тэр залуу шахагдсан болохоор өөрийгөө ялна гэж найдана. Ойролцоох байрны оршин суугчид дуу чимээг сонсоод юу болоод байгааг гайхна. Танхаа ирж жуумалцсан хүмүүстэй машин руугаа суу гэж тушаав. Пакийг дахиж харах байх гэж найдаад тэр явж одов. Манай залуу үүний зүгээр өнгөрөөсөнгүй. Тэр машин руу бүх хурдаараа дайрангүйн. Тахаачууд түүнийг сажатай гэд инээлдэгч улам ойртон ирэхийг нь харна. Тахаачууд үхтлээ айн. Пак машин дээр үсрэн гарч толийг нь хаглав. Тэр нэг туслахыг нь шүүрч аваад машиныг явуулчихлаа. Нөгөөхөө эргэж авах уу гэж босд нь асуухад жинсэн хаяад яв гэж тушаан бүгдийг цочирдуулав. Машинаас унсан залуу босох гэж оролдоно. Хаашаа явж байгаагаа хэл гэж Пак тушаав. Тэр залуу тоглоом тоотон дээр гэдгийг ойлгохгүй марцанхад манай гол дүр нүрийг нь цүнцгэнэ. Өрөвдөлтөө түүнд дахин боломж олгосон ч гар хүл нь амаа жимийнэ. Пак түүнийг хайр найргүй нүдэж гарна. С жигтэй байшин дотор тахаачууд ялалтаа тэмдэглэнэ. Тэдний өдөртөгч хэтрүүж уухгүй байхыг тушаана. Могул бухимдсан царайтай чимээгүй сууна. Тэр тэсэлгүй энэ бүхнийг ногшиж харна. Тэд юундаа ингэж баярлаад байгааг тэр залуу ойлгохгүй байв. Төлсөн мөнгийг нь үн цэнтэй байлгана гэж найдаад Парк энэ муу новчийг нь олчихвол яахыг асууна. Өдөртөгч үгийг нь ойлгож байгаач Парк энд гарч ирнэ гэдэгт эргэлзэнэ. Тэр баагаа агнах тухай солонгос зүүрүүг дурдна. Залуу хундраа хаглаад тэд бартаа тулгууч байгааг Могулд сануулна.
Бар агнадаг хотог гэж хааж байхгүй. Жинсэн Могулийн нүүрнээс барьж хагахаа шилээр түүнийг айлгана. Ямар ч хотоо нэмэргүйг хэлээд өвөг дээдс нь олон анч нохоо тавьж барыг агнадаг байсныг дурсана. Бар ганцаардмал амтэнч ноход түүнийг цоцох хүртэл нь тасралтгүй тарчлаадаг. Жинсэн манай гол дүрд яг энэ аргыг хэрэглэхээр төлөвлөнө. Хүмүүс нь түүний амар тайвныг эвдэж өөхөх хүртэл нь галзууруулна гэж итгэнэ. Гинт хин нэгэн хаалгыг эвдэх шахан хүчтэй нүднэ. Төмөр хаалга хонхоохыг хараад бүлгийнхэн бүгд цочирдно. Жинсэн гар хөд болсон залуудаа очиж шалгахыг тушаана. Тэр залуу дургуутсан шагааж хартал манай парк алах хүсэл тээсээр гадаан зогсож байв. Нуугчийг нь ийм хурдан осонд бүгд цочирдсан ч удирдагч нь парк төмөр хаалгыг эвдэж чадахгүй тул тайван байхыг тушаана. Хэдэн минутын дараа түүнийг явчихлаа гэж тэд бодно. Гар хөлн түүнийг айсан байх гэж бодсон ч тагтан дээр гар гарч ирэхийг хараад царай нь хувирна. Манай парк үсрэн орж ирээд тагтны цонхыг хагална. 3 дугаар давхурт байгаа болохоор толгойлогч үүнд итгэж чадахгүй байлаа. Парк цаг алдалгүй тахаачуудыг нэг нэгээр нь балбаж эхэлнэ. Тэр ганцаараа бүх бүзэглэлийг хялбархан дарж авна. Хідэн залууг нам цагсан тэрээр үлдсэнд нь сургамж өгөхөөр эргэж харна. Бүгд парк руу харахад Могул айнч жирч харин жинсэн тайван байгааг анзаарна. Сионыг хялбархан ясныг нь санаад толгойлогч нууц мэхтэй байх гэж Могул найдана. Тэр бүлэглэлийг паркийг ярж чадна гэдэгт найдаж эхэлнэ. Жинсэн дайрах тушаал өгч бүгд зэвсэгтэй дайрсан ч парк огтхон ч ажрахгүй. Тэр нэгнийх нь хөлнөөс шүүрэн авч хан савуулна. Өөр нэг итгээд ардаас нь дайрах гэсэн ч манай парк түүнийг даран авч зодно. Шар үстэн сарсан багваахаа мотор паркийн толгоо руу зогсон ч түүний 3 дугаар давхрын цонхоор шидчихнэ. Ачаагүй нөхөр газар тунана. Гинт мотоциклдээ охин гарч ирээд түүн дээр очино. Ухаан алдаж байхад нь хөөхөн охин түүнээс парк дээр зодолдож байгаа эсхийг асууна. Залуу тим гэж димэрхэд охин түүнийг каскаараа цохоод яваад өгнө. Мотоциклтай охин Жүнүүд паркийн байдлыг дуусгана. Жүнүү санаа зовход тэнэг охин тоолгүй онлайнаар харсан цүнхнийхээ тухай димэрнэ. Цааш мэдээлэл өгөхийн тулд мөнгө нэхэж дургуутсан Жүнүү түүнд мөнгө шилжүүлнэ. Тэр паркийн байршлыг хэлэх ба байранд Жинсэн манай залуутай нүүр тулна. Ганцаараа үлдсэн бөгөөд Могул зодуулсан царайтай хажууд нь хэвтэж байлаа. Толгойлогч паркийн өөдөөс юу ч хийж чадаагүйгээ хэлж өөрөөс нь юм хэрэгтэй болоод өвшөөсөн гэж бодно. Манай гол дүр үгүй гэж хэлээд түүнийг боож хамгийн мууг нь хамгийн сүүлд үлдээх гэсэн юм гин. Жинсэн дууснаа ойсон модорч өгөх гэсэн ч газар шидэгдэнэ. Парк түүний нүрийг цохиж байтал өөлсөн хүү гарч ирэн паркийг зогсооно. Үнчин хүн болохоор энэ зардлыг дийлэхгүй аль хэдийн хангалттай зовж байна хэмээн шодрог бос байна гэж тэр гуйна. Парк түүний гомдлыг сонсогч үнчин залуу ямар нүгэл хийсэн болоод ингэж зовх ёстойгоо асуун ухаанаа алдаж эхэлнэ. Эцэст нь манай Жүнүү гарч ирээд паркийн тарьсан балга харлаа. Үнчин залуу түүний хэн босхийг асууж паркт энэ бүгдийг хийх тушаал өгсөн хүн нь Жүнүү гэж бодон чичирч гарна. Жүнүү өөрийгөө танилцуулаад хохирлыг нь түлхэд бизэн гэдгээ хэлв. Уйлхай бандаа ашгүй анир чимээгүй болж 10 сая вон нэхнэ. Жүнүү оронд нь 50 саяыг өгч түүнийг баярлуулна. Жинсэн өрөвдөлтөй байдалтайгаар манай залууг жинхэнэ мангас ямар ч хүн ийм хүчтэй байх боломжгүй гэж хэлв. Эхнээсээ л ялагдсанаа мэдээд ухаалаг хөдлөн барилгаас үсэрч өөрийгөө аврахыг оролдоно. Бараг л амжилттай болох гэж байтад парк түүний захнаас бариад хараахан тооцоо дуусаагүй гээд дээш татах гэж оролдоно. Жинсэн ямар нэгэн байдлаар зогтохгүй бол алуулна гэдгээ мэдээд түүнд рүү хутгаа гарган айлгахыг хичээв. Парк гараа тавьж өнөө нош 3 давхраас газар руу ачаагүй унана. Хүнд битсэн ч яаж ийгээд босоод зугатааж дөнгөнө. Үүнийг нь Жүнүү амьдрах гэсэн хүчтэй хүсэл гэж нэрлэв. Зодуусан туслах нь инээж паркийг асар том балаа юмд хотголдлаа гэд тэнэг гэж дуудана. Жинсоны аав нь тээврийн авраг PJ компанийн дарга гэдгийг тэр санууллаа. Удирдагчийн аав тэр хоёрыг ор мөргүү алга болгоно гэдэгт туслах нь итгэлтэй байна. Энэ тухайд улаад Жүнүү ёжтой инээмсэглэнэ. Жинсэн эцэст нь гэртээ ирж PJ тээврийн дарга болох аав Хириун нь хүүгийнхээ шахыг хараад санаа зовно. Жинсэн ааваасаа өөрийнх нь төлөө тэр хоёр залууг тонцгож өгөхийг гуйлаа. Буцах зам байхгүйг Хириун сануулад яагаад тэдний хойноос хөөцөлдөөд байгааг нь асууна. Жинсэн болсон явдлыг ярьсан ч аав нь түүнийг нухацтай ахж үзсэнгүй. Аав нь толгоогоо өргөж хүмүүсийн нүд рүү өргөж харж байхыг зөвлөөд тэгэхгүй бол хүснээ чинь биелүүлэхгүй гэв.
Аимш царай гарган амиа гууж байгаа юм шиг царайчил гэж Хэрион тушаана. Жинсэн үгийг нь дагаад тэр хоёрын үххийг хармаар байна гэж шийдэмгий хэллээ. Эцэг нь санаа амарч залуусыг агнах тул хоёр торох бэлтгэж хүмүүстэй тушаана. Бүлэг барилгын талбайд ирлээ. Сургуулийн зодоонд партизаны цэрэг оруулж ирэх нь тэнэг хэрэг гэж манай Жүнүү үзнэ. Харин түүнийг их зантаа гайхаж чи яагаад ингэж үхмөр байна гэж хэлв. Жүнүү ураг шалхаад хинч үххийг хүсэхгүй би төлөвлөгөөтэй ирсэн гэлээ. Тэр Харионг төлөвлөгөөг нь таахыг шаардав. Залуу гайхширч байснаа Жүнүүг таньж ирүүн мултрах шахав. Тэр айдас давтан гинт утсан дуурна. Жүнүүгийн хувийн тушаалаар Оожи салбарууд тээврийн гэрээг цуцалсныг мэдээд Харион өмдөндөө тавих шахлаа. Залуу баян төлөвлөгөөнд бүтэж байгааг хараад хүүтнээр инээн. Хэрион дахнаа өвдөгс гууж эхэллээ. Хүмүүс нь юу ч ойлгосонгүй. Харин тэр тэднийг зүгээр дуугүй бай гэж хаширв. Түүнийг зөв харьцаж эхэлсэн тул манай Жүнүү сармагчингуудаа эхлээд зайжуул гэж тушаалаа. Бүлэглэхийн цаг алдалгүй гарч одов. Энэ наймаа түүний бүх зүйл байсан тул Хэрион дахин гууж эхэлнэ. Оожи түншлэлгүйгээр компани нь тэснэ гэдэгт тэр эргэлзэж байлаа. Жүнүү энэ асуудлыг засаж болохч компанийнхаа нэр хүндийг унгаахыг хүссэнгүй. Тэр нэр хүндээ төгс авч үлдэхийг хүсэж дээрэмчдийн боссын эцэгтэй хамтрах бодолгүй байв. Хийгэн хүүгээ Солонгос дахиж хизээж хөл тавиулахгүй гэж амлав. Жинсэн дундуур нь юм хилтэтэл эцэг нь нүүр рүү цохиж өгтөл нь нүдэж эхлэв. Жүнүү үүнийг хараад инээж одоо болон боль гэж түүнд тушаалаа. Тэр бацааныг гадаад руу явуулах нь шагнаж байгаа мэт тул үүнд сэтгэл хангалуун бос байв. Тэр энэ ногшоо шийтгэх өөрийн санаагаа хуваалцав. Хэрүүн компани аврахын тулд юу ч хийхэд бэлэн байгаа тул Жүнүү түүнд Жинсоны балгаар өнөөдөр 50 саяын алдрал гарсан гэв. Тэр хүүг энэ мөнгийг ажиллаж төлөөсэй гэсэн ч хэрүүн хүүгээ ийм их мөнгө төлж чадна гэдэгт эргэлзэв. Жүнүүн ёчтой инээмсэглээд гэр бүлийнх нь бизнес далайн аж ахуй гэдгийг санана. Жинсэн юу болох гэж байгааг гадарлаад бүрэн дусснаа ойлгоно. Залуу өөр аргагүй төрч аавынхаа далайн аж ахуйн завин дээр загсчилж эхэлнэ. Том барилга дотор манай Пак Жүнүүтэй хамт сууж түүнийг яг л муу талын баатар шиг харна. Жүнүү шудраг бус байгаагаа хүлээн зөвшөөрөөд мөнгөө шийдэж болох зүйлийг зүгээр тоохгүй байхыг манай гол дүрт зөвлөнө. Тэр манай залууг дими гимтээгээсэ гэж хүсэхгүй байна. Пак чангар шиг харагдахыг хичээсэн ч өчигдрээ охин гарч ирээд түүний хүзүүн дээр хөхрөлтийг заана. Жүнүү түүнийг Nexus-ыг унахад туслах шинэ хамтрагч гэдгийг хэлнэ. Тэр бол тэдэнд мэдээлэгчээр ажиллаж байгаа алдартай байв. Охин ийм тодорхойлолт сонсоод жаахан ичингүүрнэ. Түүнийг Соён Чү гэдэг бөгөөд Пакийн талаар их сонсоод түүнийг ачааны тэрэгний жолоочиг гэж бодож байснаа хэлээд баг зэрэг цачирдана. Тэр манай залууг дэгжин гэж магтахад Жүнүү түүнд хит ойртохгүй байхыг сануулна. Охин түүнд донд хурууга гаргаад харин ч ачааны машины жолоочиг сонгоно гэж хариулна. Жүнүү хамгийн сүүлд ярихад түүний гаргасан тэнэг үйлдэлийг гинт санана. Тэр түүний үгийг үлдэн ажиллаа ярихыг шаардна. Жүнүү бухимдсан ч тайван байж дараагийн алхмынхаар шин төлөвлөгөө гаргахаар энд байгаагаа хэлнэ. Пак бүгдийг амархан нам цохиж чадах тул төлөвлөгөө хэрэггүй гэж охин үзнэ. Nexus дэндүү хурдан томорсон тул Пак ганцаараа тийм том армийн эсрэг юу ч хийж чадахгүйг тэр сануулна. Тэр тэдний толооны хүчнээс эхлэхээр шийднэ. Залуу ширээн дээр хавтаст хэрэг шидээд удахгүй нэг хүн нэгдэж магадгүйг дуулгана. Манай гол дүр Жүнүүгийн ярьж буй ах цах сургуулийн нэрийг таниад түүнийг Дон Хён Ким байх гэж таамаглана. Жүнүү зөв байна гэд энэ бол Пактай хамт Nexus-ийн эсрэг зогсож байсан залуу гэдгийг сануулна. Пак өөр нэг зүйлийг санана. Эхний тулааны үеэр тэр залуу өвдгөө гимтээж амьдрал нь сүрснийг Жүнүү аль хэдийн мэдэж байв. Жүнүү амиа бодон надад тэр залуу одоо ч хэрэгтэй байна гэдгээ шолоохон илэрхийлнэ. Пак дууга хураахад Жүнүү бүгд мэргэжлийнхэн тул тайван байхыг сануулна. Энэ нь хуучин найзтайгаа эвлэрч Nexus-д идэгдсэн сургуулийг цэвэрлэх сайхан боломж гэж тэр үзэв. Донён ах зах дээр бүлэглэлийнхэн хуралдаж Могул насанд хүрээлгүүчүүдийн колони руу ачигдсныг нэгэнд болгоно. Дээрлэхэлд шахааны худалдаанаас болсон тул түүнээс ямар ч тус нэмэр горддгөө болжээ. Гишүүд тэр ачаагүй новшоор дайжигнахч Могул тэдний бүлгийх байсан тул ядаж ингэсэн нөхөрт сургамж өгөх хэрэгтэй гэцгээн. Энэ бүхнийг хийсэн хүн нь Хан Жун Парк байсныг мэдээлэгч цааш хэлв.
Сургуулийн 1 номер Гёнчол үүнийг сонсоод баг зэрэг цочирдно. Манай гол дүр чимээгүй амьдрна гэж амсныг тэд санацгаана. Тэднийг ярилцаж байтал нэг сурагч гүйж ирээд Ханжун парк манай сургуульд шилжиж ирлээ гэж зарлав. Гёнчол тэргүүтээ бүх бүлгийнхэн шинэ ангитай үүнийг сонсоод алмаарна. Манай Ханжун парк өөрийгөө танилцуулаад энд бүгдийг нь сөнөөхөөр ирснээ мэдэгдэнэ. Бүх ангиараа түүнд рүү ширтэнэ. Багш нь үүнийг тоглоом болгон инээж суух газрыг нь зааж өгөв. Парк суудлал руугаа асгаж болон Жо хоёрын хажууд сууна. Нөгөө залуу чамтай орооцолдохгүй байхыг сануулсан ч гар загтнаад байна гэж ярьж эхэлнэ. Би өөрөө өнгөрсөн жил шилжиж ирснээсээ хойш чиний тухай сонссон гэж тэр тайлбарлана. Тэр паркийг төсөөсөнд нь хүрэх хэсгийг л харахыг хүсжээ. Залуу шударгаар тулалдахыг шаардсан ч парк түүнийг огт тоосонгүй. Тэр уурлаж ойлгомжтой болгохын тулд паркийг алгадаж орхино. Манай хүү толгоог нь савж ганц цохилтоор нам зохин бүх ангийг шоконд оруулна. Бейсболын талбайд Чүү манай дун хэнийг багтаа авсан буруу шийдвэр гэсээр байв. Тэр энэ ажил тохирох олон хүчтэй залуусыг мэдэх бөгөөд Жүүнүүг паркийн найзын өвдөгний бэртлийг өргөцсөндөө агсан гэж бодно. Жүүнүү түүнийг эндүүрч байгааг хэлээд дун хэн бол миний мэдих хамгийн шантаршгүй залуу гэдгийг дуусгана. Хүмүүс түүнийг жижигхэн биетэйгээд дутуу үнэлдэгч Nexus-ийн эсрэг гаргасан мохошгүй сэтгэлийн хатыг нь хардаггүй. Тийм сүнстэй хүмүүс хуурч болгоч хизээж бүхийхгүй гэдэгт тэр итгэдэг. Өвдөг нь бэрцэн түүний хэрэг болно гэдэгт бүсгүй эргэлзэнэ. Ирч хүч нь харьсан ч цоошин давуу талтай болно гэж тэр үзнэ. Тэр дууга хураан оронд нь ном бичсэн нь дээр гэж бодно. Сургууль дээр манай пак тахаачуудын дундуур хонглоор алхана. Эцэст нь хуучны найзаа олно. Нэг банд орж ирээд 5 минутаас удлаа хэмээн дун хэнийг өшөглөнө. Мөнгө өргөдлөө гэж уурлан түүнд сургамж өгөхөөр балбаж гарна. Бусд нь зодох хэрэггүй гэсэн ч тэр лазар айзгуул хурдан гүүнэгээд пакийн найзыг нүдсээр байна. Манай пак хүйтэн харцаар бүгдийг ажиглана. Жүүнүүгийн өрөөнд Чо эцэст нь дун хэнийг багтаа авахар зөвшөөрнө. Хуучны анд имсэнж. Бүсгүй зүгээр л мөнгө өгөх хурдан гэхэд Жүүнүү түүнийг мөнгө тоодоггүй хүн гэж хэлнэ. Хан Жүүн тулгдсан болохоор л тэр Nexus-ийн эсрэг үзэгдсэнийг сануулна. Ганц шалтгаан нь ердөөл энэ. Үүнийг тэнэг гэж үзэгч найзынхан дайсан бол түүний ч дайсан гэдгийг ойлгожээ. Дун Хён найзыгаа зодуулахыг харж тэсдэггүй. Түүний жинхэнэ зан чанар энэ. Сургууль дээр Дун Хён арай гэж амсхийн түр сууна. Манай пак түүн дээр очин мэднэ. Пак яагаад шилжиж ирснийг Дун Хён аль хэдийн гадарлана. Бүзэгзэл дэндүү хүчрхэг болсон тул бүтэхгүй хэмээн тэр эргэлзэнэ. Тэдэнд хүн хүчч мөнгө санхүүч бий. Одоо бүх зүйл дууссан гэж хэлнэ. Пак энэ удаа ясахын төлөө ирснээр шулуухан мэдэгдэнэ. Ийм өрөвдөлтөй байдалд орсныг нь харуул наад зоригчин дими хоосон мөрөөдөл гэж Дун Хён хэлнэ. Манай пак дууга хураасан ч зүгээр л харж бай гэж шаарлахна. Сургуулийн цонхоор тэр хоёрыг харсан ахлагч нь Дон Ёнтой нийснийг нь ачаагүй хэрэг гэж үзнэ. Тэр манай гол дүрийг намхаар бэлтгийг залуустаа тушаана. Имлэгт эмчин Дон Ёныг өөрийгөө гамнаж байгаад баярлсан ч ингээд яваад байвал хөл дээр хизээж босгүй болно гэдгийг сануулна. Үнтэй ч гэсэн мис заслын эмчид үзүүлэхийг түүнд зөвлөнө. Дон Хён дууга хураан гахт нь Гёнчол дөхөж ирээд эмч юу гэснийг нь шалгаана. Дон Хён түүнийг энд юу хийж явааг огт ойлгохгүй. Тэр хуучин 1 номерын би ямар байгааг л харах гэж ирснээ хэлнэ. Дон Хёны пактай нууцаар уулзахыг харсан тул идвэсийн эсхийг нь мэдхээр иржээ. Пакийн найзыг дахин нэцтгэхаа шийдсэн ч хэрэв манай хүн итгэсэн бол галзаараа яагаад ч дийлэхгүйг Дон Хён сануулна. Уур нь хүрсэн Гёнчол түүнийг өшвөлнө. Тэр мушилзан би одоо тослох биш болсон болохоор элдв юм төвчихгүй шүү гэж Дон Хёнд сануулна. Гёнчол өнгөрсөн явдлыг сөхөж чамааг тахир дутуу болгох шахсан үнэнч зам бол зүгээр л хог гэж басав. Гёнчолыг урууж новшийн бүлэгдэлд орсон гэдгийг залуу хэлнэ. Энэ бол чигшүүрт явдат гэхэд Гёнчол шоолон инээж би үнэнч хിവэр үлдээд ачаагүй тахир дутуу болмооргүй байна гэв. Энэ удаад үнэнч үлдэж чадах хэсгэд нь тэр эргэлзэнэ. Сургууль дээр манай пак дуугүй сууж байтал радио зарлал явж эхэлнэ. Гёнчол өөрийгөө танилцуулаад 2 жилийн өмнө Nexus-ийн эсрэг зогсож байсан алдарт Ханжун пак энийг бот зохихоор энд байна гэж зарлав. Үүнийг дими үггээд пакийг бэлтгэлтэй байгаараа гэж сануулна. Бүх ангийнхан босож гол дүртэй тулалдахаар зэхнэ. Ганцаарчилсан тулаанд юу ч хийж чадахгүйгээ Гёнчол хүлээн зөвшөөрсөн ч шудраг тоглох сонирхолгүй гин. Зэвсэг барьсан олон сурагч пакийн анги руу зүглэхэд ахлагч нь пакт сургамж өгөхөөр залуусаа бэлтгийг тушаана. Ангиас цус нүжиндээ хотголцсон хідэн залуус шидэгдэн гарч ирнэ.
Пак аль хэдийн бүгдийг нь намсныг коридорт байсан залуус хараад цочирдно. Бүхэж бүтэн ангийг аль хэдийн нам цогсныг хараад тэд мэл гайхна. Манай гол дүр ёочтой царайлан гарч ирээд бүгдээрээ хүрээд эргэж тэднийг дуудана. Бүхэл бүтэн сурагчдын арим нэгэн зэрэг дайхад манай Пак эргэлзэлгүй өөдөөс нь сүрэн зогсно. Тэр бүхэл бүтэн бүлэглэлийг балбаж байхад Донхён бүхнийг үл тоон өөрийгөө барина. Зодон үргэлжсээр л байв. Сургууль даяараа манай гол дүрийг ялах гэж оролдогч тэр ганцаараа бүгдийг нь сүрэн зогсож чадж байлаа. Залуус түүнийг солиотой гэд өөстийг нь сүрүүлнэ гэж тоглоагүй ойлгоно. Тэд түүнийг хөдөлгөөнгүй барих гэж оролдоно. Пак тэмцсэн ч эцэст нь баригдана. Хідэн залуус түүнийг дарж цохиж эхлэвч тэр хитгэн секундэд өөрийгөө чөлөөлж чадна. Пак эргэн тойрныхоо бүх хүнийг сүрүүлнэ. Тэр тэднийг үргэлжлүүлэн балбаж нэг нэгээр нь сургуулийнхныг дуусгар болгоно. Пак арай гэж амьд үлдэж дотогш орох занд дахин олон залуус түүнийг хүлээж байлаа. Тоглолт эхлэж үгүй байхад түүнийг аль хэдийн ядарсанд тэд сэтгэл дундуур байв. Тэд бүгд ядарсан барлуу дайрахад Донхён ангидаа суун бүхнийг үл тоохыг хичээнэ. Тэр Пакийг ялж чадахгүй тул хичээл зүтгэл нь бүрэн утгагүй болно гэж эргэлзэнэ. Чой гарч ирээд Пакийг хязгаартаа тулсан байх гэж таамаглана. Тэр найзыгаа үл тоосонд нь Донхёныг ичээхийг оролдоно. Охин өөрийгөө Пакийн хамтран ажиллагч гэж танилцуулна. Донхён ичиж өөрийгөө тололдоход хитрхи сул дорой гэж түүнд хэлнэ. Тэр инээмсэглэж аль хэдийн мэдэж байснаа хуваалцна. Бүх зүйл ингэж иргэн гэдгийг манай гол дур гадарлаж байсан гэдгийг тэр хэлнэ. Зүгээр л зогт гэж хэлүүлсэн ч тэр тэгсэнгүй. Пак түүнд хിവэрэ тололдож байгаагийн шалтгаан нь Донхёнд ямар нэг зүйл батлахыг хүсснээс болсон гэж тэр хэлнэ. Залуу найзынхаа үгийг гинт санаж чимээгүй болно. Түүнийг юунд ч харамсахгүй гэж тэр итгүүлсэн нь Донхёныг шийдвэрийнхээ талаар дахин бодоход хүргэнэ. Коридорт Пак бүх залуусыг нам цохиж дуусгана. Ийм том аримтай тололдоод манай хүн амьсгаадж дуусаж байтал Кёнчол дахиад л баахан залуус дагуулan гарч ирнэ. Тэр Паркийн хүчийг магтагч сургуулийн шилдэг аргатай тололдоод дийлэхгүй гэж басамжлана. Кёнчол үүнийг сануулсан ч манай Парк бууж өгөлгүй дахин тулааны байрлал авна. Залуус түүн рүү дайртал цохиж амжихаас өмнө Донхён нэгийг нь шил арчигчаар цохиж Паркийг дандаа гол дүр болохоо боль гэж хэлнэ. Тэд түүнийг залтай харах гэж дуудагч Кёнчол хоёулангийн зэрэг нухчих болохоор 50 бай гэж тушаана. Бүгд Донхён руу дайрахч тэр нэгийг нь өлхөн унгаана. Өөр нэг нь гарч ирээд түүнийг боохч өвдөлтийг үл тоон түүнийг зодож тулаанаа үргэлжлүүлнэ. Паркч бас цохилтоо үргэлжлүүлж хоёулаа нийлээд дийлдэшгүй болно. Залуус байдалд орс революшнсаа ухаарч энэ хоёр яагаад ийм хүчтэй байгааг гайхна. Бүх хүнтэй тололдож байхдаа манай гол дүр уучлалтгүй байна. Өнгөрсөн зүйлээс болж чамааг үзээ яддаг байсан ч үндэ би зүгээр л бурууг хин нэгэнд тоох гэсэн юм гэж Донхён хүлээн зөвшөөрнө. Үүнийг сонсоод Парк инээмсэрлэнэ. Босс энэ үчийг нь эвдэхээр үсрэн дайрсан ч тэр хоёр болтно. Донхён энэ залууг өөрөө гацаараа намнамаар байгаагаа хэлнэ. Парк найзтайгаа хамт хаалга руу гүн. Тэр тэднийг хочрууд гэд араас нь хөөхөд Парк түүнийг шүүрч аваад өрөөрөө шиднэ. Донхён Кёнчолтой саадгүй тулдахын тулд хаалгыг дотроос нь төгжинэ. Кёнчол үүнийг тэнэг үйлдэл гэж үзнэ. Чам шиг найзгүй гансарсан нөхөрт тэгж санагдаж магадгүй гэж Донхён хэлнэ. Ууралсан залуу урагш дайрагч Донхён хүчтэй цохон түүнийг ухраана. Кёнчол шарлахан зүтгэсээр Донхёны хөлнөөс шүүрч авна. Тэр залууг өргөж шилэн хаалга мөргүүлэн хагална. Тэр Донхёны зэвсгийг хугаж чадсан тул одоо юу ч хийж чадахгүй гэж бодно. Донхён цамцаа тайлаад нудрагандаа орооно. Кёнчол шоолон инээгч цохилцох зураа Донхён цамцаараа нүрийг нь боож газарт хүчтэй савна. Тэр нөгөө залуугийн нүрийг цохиж эхэлсэн ч Кёнчол хөлнөөс нь барьж доош татна. Манай хүн арай гэж биеэс холсож авзаа. Кёнчол манай Донхёны гимтсэн хөлийг базаж өөрийгөө өмнөгшгөө биш босныг сануулна. Залуу өвцөндөө орилж Кёнчолыг тарилаа. Босс арай гэж босож ансгаа аваад хизээ нэгэн цагт заавал өшөөгөө авна гэж шийднэ. Донхён түүний зогсохыг ташаахад Кёнчол түүний сурган жагсан гэж бодсон тул гайхна. Паркийн найз өвдөлтөө төвчин болсон ч Кёнчол түүнийг унатан балбаж галлаа. Кёнчол ядарч явхаар зэхнэ. Донхён түүнийг дахиад хүлээхий тушааж шилний хагархаануудыг цуглуулж эхэллээ. Бухимдсан Кёнчол юу ч бодлгүй дайрна. Паркийн найз энэ боломжийг ашиглан хагархааг шидэж далайцтай цохилтоор түүнийг нам цохив. Тэр Кёнчлыг үргэлжлүүлэн нүднэ. Хинч өөрийг нь ойлгоно гэж найдахгүй байгаа ч энэ тулаанд ясахгүй бол дараа нь Паркийн өмнө ичнэ гэдгээ хэлнэ.
Залуугийн тасралтгүй цохилтод өртсөн Кёнчлын нүд харанхуйлж эхэллээ. Донхойн туулсан бүхнээ эргэн санаж, бурчинзаг эрийг унгах сүүрчийн цохилтоо хийн. Хөл нь өвдөж байсан ч Донхойн тоолгүй гарч иртэл найз нь үнэхээр ялсан байлаа. Парк гэмтсэн найзаагаа сугдан инээлцээр сургуулаас хамтдаа гарна. Удирдах зөвлөлийн дарга Донхойн сургуулаа хараад шоконд орж энэ бүхний ард Парк байсныг мэдэв. Тэр сургуулийн байдлыг хараад анцхан залуугаас болж ийм юм болсонд итгэж ядна. Тэр инээж хүмүүстэй "Миний агчир" гэж тушаалаа. Түүнтэй нүүр тулахад "Минь бид сурагчдын хэрэгт оролцдоггүй ч томчуудын яриаг өөрсдөө шийднэ" гэдгээ хэлнэ. Донён Паркийн ард хэн байгааг мэдсэн ч хуйлд оронд амьдардаг тул шудраг бус байна гин. Түүнийг гомдлоход минь хідэн чимдан тавьж чамд хангалттай санагдана гэж хэлв. Донён ёчтойгоор жомолцлаа. Тэр хүмүүстэй туслахыг тушаана. Донён үгүй гин. Донён шалгаж үзээд шар бодолтой мөнгнөөс өөр юу ч сэтгэлд нь хүрэхгүйг сануулна. Гар хүлэн онгойлгож үзтэл дотор нь хідэн сурах бичиг байлаа. Дон юу хараад байгаагаа гайхахад минь гарчийг нь харахыг тушаана. Бүлэглэл нь дий төгсөгчдийг элсүүлдэг. Татаас хулгайлж, татвараас зайлсхийсэн баримтууд гарчиг дээр байв. Ухрахгүй бол бүр гүн ухаж гарган шүү гэж минь сануулна. Дон уурлан занал хийлж ямар байдалд орсныг нь сануулна. Минь яагаад тайван суугаад байгааг тэр гайхна. Намайг алснаар бүх юм дуусахгүй. КР болон Д хоорондоо тололдвол чи ясна гэдэгт эргэлзэж байна гэж дөрүүнүүдэд хэлнэ. Үхлээр сүлдүүлсэн нь үхлийн тулаан эхлүүлэх хангалттай шалтгаан болно. Дон бие барьж хүмүүстэй зэвсгээ болгохыг тушаана. Шууд гол асуудалдаа орж минь юу хүсэж байгааг асууна. Дөрүүнүүдэд сургуулийг бүхийд нь аавна гэсэнд Дон цочирдно. Эмнэлэгт чой манай гол дүрийг бүтэн сургуулийн өөдөөс зогсоод гэмтгийгөө гарч ирсэнд итгэж чадахгүй байр. Парк хариуж эхэлтэл эмч гарч ирэн энэ залуу яаж тэсэж байсныг мэдэхгүй юм гэж хэлнэ. Харин хагалгаа бүрэн амжилттай болсонд тэр тайвширсан харагдана. Дон Хён үүнээс эдгэрнэ гэдэгт эмч итгэлтэй байлаа. Энэ мэдээг сонсоод Парк инээмсэглэж эхэлнэ. Нэгэн тансаг ресторанд Жүнбүү нэгэн эмэгтэйн дэргэд сууж үнэтэй цагаа гаргасан Чэ Ён Сүү Кимд талархал илэрхийлнэ. Тэр бүсгүй түүнээс ярилцлага авч эхэлнэ. Жүнбүү сургуулийн тухай мэдээг уншаад сэтгэл хангазун инээнэ. Ярилцлага дуусаж эмэгтэй яваад өгөхийг тэр сонсно. Чэ Ён Сүү Жүнбүүг таньж багийнх нь хуваар яагаад цуслагдсныг ойлгоно. Сэтгүүлийн ярилцлагын ард Жүнбүү байгаа гэдэгт тэр итгэнэ. Жүнбүү шиг чухал хүн өөрийг нь хайж байгаад Чон Сүү гайхна. Тэр өөрөөрөө бахархсан ч манай Жүнбүү ёчтой инээж дими донгосгоо бол гэв. Тэр суугаад Чон Сүүд өөрийгөө сануулна. Бүлэглэлийн ахсагч инээмсэглэн бүхнийг санаж буугаа хэлээд одоо цаг өөр болсон гэв. Түүнийг ийм өндөрлөгт хүснийг магтсан ч зүгээр л нэг тоглоомчин хിവэрэ гэж бодно. Чон Сүү биширч буугаа илэрхийлсэн ч Жүнбүү худал үгийг нь нэвт гарч амар тавьж явуулахгүйгээ ойлгуулв. Жүнбүү хорон инээж Дон Ён ах зах сургуулийг сүрүүлснээ хэлнэ. Чон Ча Инсүү тайван хിവэр үлдэж өөр ярих зүйлгүй тул гарч эхэлнэ. Тэр гар барих гэж гараа сунгасан ч Жүнбүү тоосонгүй, огт сонирхсонгүй. Дараа ууцхтаа ч тэр новшин инээмсэглэлээ хадгалж чадна гэдэгт Жүнбүү найдаж байгаа хэлв. Чэ Ён Сүү дахин инээмсэглсэн ч рестораныг орхихдоо бухимдсан царай гаргана. Манай Жүнбүүгийн сэтгэл жаахан уужрлаа. Тэр өшөө хонзонгоо хадгалсаар байгаа эсэгтээ эргэлзэж айж магадгүй гэж бодсон ч дими стрессцнээ ойлгов. Учир нь Ча Инсүүгийн царай түүний дургуг хүргсээр л байв. Машин дотор Ча Инсүүгийн жолооч ямар нэг арга хэмжээ авах эсхийг нь асууна. Тэр залуу сургуулийн зодооныг өдөөн хатгалга гэд заавал хариу зөвхөлд өгнө гэдгээ хэлв. Чон Сүү энэ тулааныг Солонгосын түүхэн дэх хамгийн том тулаан болно гэж үзэж байна. Нэгэн гоёмсог барилгад манай Тэсүчөө ирчүүдээр дүүрэн өрөөрөө орж ирнэ. Бусдын ч бас бухимдаж байхад тэр яагаад яалтаа уулзалтад дуудагдсанаа гайхна асууна. Чонгю тэднийг ингэж бухимдах хэрэггүй гэж үзв. Бүх өдөртөгчид цуглахад тэд Ханжин Пакийн талаар ярилцах гэж буйг Тэсү мэднэ. Бүлэгзэлд амьдралаа сүрүүлсний дараа түүнийг чимээгүй босон гэж бодсон бөгөөд бусдын ч тэрж санаж байв. Юу яриад байгааг нь ойлгохгүй байгаа Дунчон түүнийг хинбэ гэж асууна. Мөнгөлли түүний гайхсныг шоолж, чам шиг новшин Шинковт энэ нь хэвийн зүйл гэв. Тэр Дунчоныг доогосон ч Пак бүх бүлэглэлийн хувьд том гай байсныг тайлбарлаж эхлэв. Тэр өмнө нь жижиг дүүргийн ахлагч байсан юм.
Nexus ойр хавийн бүх газар болон хідэн мужийг хяндагч манай парк өөрийн дүүргээ өгөөгүй нь тэдний хувьд шившиг болов. Илүү том асуудал нь паркийг дуурайж зоригдсон хүмүүс олширч Nexus илүү олон дайсантай болжээ. Бүлэглэл замдаа таарсан бүхнийг устгах гэж хамаг хүчээ дайчилсан ч бүтлгүүцсэн тул энд цугласан байна. Тэрээр санаанд оромгүй зүйл болсныг хэлнэ. Тэд бүх хүчээрээ парктай тулалдсан ч пулаан болгонд ялагджээ. Удалгүй ганцхан залуугаас болж Nexus тарах дээрээ тулав. Дончон үүнд итгэж ядна. Мөнгөл түүнийг өөрийн нүдээр харвал ойлгоно гэж хэлнэ. Тэр паркийг жинхэнэ аратан гэж нэрлэв. Дончон инээж ганц залууд ялагдсан тэднийг арчаагүй хулчрууд биж доогоолно. Өдөртөгчд уурсаж мөнгөл түүнд амаа хамхахгүй бол байх ёстой байрыг нь сануулсан шүүгэнж анхааруулв. Жихёг түүнийг зогсоогоод Дончоны зөв гэв. Тэсүүч бас санал нийлэгч өнгөрсөн явдал гэж үзнэ. Тэр хит дүүлгэж байна гихч Чеонгю сонор сэрэмжтэй байхыг тушаав. Энэ нь тэдэнд юу ч биш байж болох ч парк шиг хүнд тэдний тайвшрал том боломж болно гэдгийг тэр мэднэ. Чеонсу эцэст нь ирж бүгдтэй мэдлэв. Тэр яаралтай дуудсандаа хүлцэд өчөж дараа нь орой хоолоор дайлахар болно. Манай гол дүр хөдөлж эхэлсэн тул үхлийн тулаан зайлшгүй болсныг Чеонсу дуулгав. Тэр хэдийн шийдсэн ч ийм чухал асуудлаар нүүрт тулж уулзахыг хүсжээ. Тэсүү түүний шийдвэрийг эсэргүүцэхгүй ч дайн хийх шалтгаан байхгүй гэж бодно. Муу сургуулаас болж хэд сүрчнэж байна гэж тэр үзв. Чансүгийн харцнаас сүрдсэн тэрээр шууд дууга хураалаа. Тэр үнэхээр сүжигнээд байна уу гэж асуутал энэ сунам гарч ирэн түүний шийдвэр зөв гэв. Тэр асуудлыг өөрөө шийдэхэд битэн байна. Чансү инээмсэглээд чи үнэхээр итгэлтэй байна уу гэж асууна. Дайсан нь энэ удаа хүчтэй арт талтай тул мөнгө тус болохгүй. Их бэлтгэл хэрэгтэйг тэр хэлнэ. Инсүү нүүрнийхээ сорвыг барьж энэ сорвыг авснаас хойш үргэлж бэлэн байсан гэж хүүтнээр өгүүлнэ. Чансү инээмсэглэж түүнд даалгахаа шийднэ. Өөр саналтай хүн байгаа эсхийг тэр асууна. Бүх өдөртөгчд түүнтэй санал нийлнэ. Өнгөрсөн удаа Пак тэднийг сүйтгэсэн тул дуунчаан догдолж эхэлнэ. Чансү Инчоны салбарын өдөртөгчдөд үүнийг зохицуулахыг албан ёсоор тушаагаад хурлыг өндөрлөнө. Өшөөгөө авах боломж олцсонд Инсүү хорон мухагаар инээж гарна. Шөнөөр дугуйтай дээрэмчдийн бүлэг нууцлаг газарт цуглана. Ханжин Пакийг сөнөөх боломж ашгүй ивснийг Инсүү дуулгана. Нэгэн тарган муухай царайтай дугуйчин урагш гарч тэр ногшийг алахыг зөвшөөрөх үү гэж боссоосоо асууна. Жүнүү манай Пакийг нөгөө шатсан байшинд авчирэн манай залуу өөрийнх нь тазаар юу ч мэдэхгүй нь шодроо босгож үзнэ. Тэрээр өнгөрсөн амьдрал хэрхэн баяжсан, яагаад Чансүг ингэтлээ үзэн яддгаа юу ч мэддэггүй лээ. Тэр Пакийг дотош ураад бүхнээ хуваалцахад бэлэн байгаагаа хэлнэ. Тэд суумагц өөрт байгаа мөнгө нь үнэндээ энэ байшингийн эзнэх гэдгийг Жүнүү дэлгэнэ. Тэр 2 жилийн өмнөх явдлыг ярьж өөрийн гэр бүл шиг дотн үссэн найз Хаякаас эхэлнэ. Тэд найзынхаа гэрт хамт сууж байхад тэр залуу Жүнүүд хогцоо арилжааны хиймэл оюун бүтээснээ үзүүлжээ. Энэ нь чухал мэдээллийг шинжилж сэргээх төлөвлөгөө гаргадаг програм байв. Зөвхөн үр дүнг судалснаар зах зээлийг таамаглаж чаддаг болохыг Жүнүү мэдэж авчээ. Тэр Хаякийн санааг сонирхож байтал Пак Nexus-т ялагдаж бүх зүйл оронгоороо эргэв. Бүлэглэл түүний дүүргийг хянж эхлэн Чансүгийн гар хөлөөд Жүнүүг дээрлэхэж эхэлжээ. Гэвч тэрээр шалихгүй ногшнуудад бууж өгдөггүй зангаараа хамаг хүчээрээ эсэргүүцэн тэмцэв. Хягч мөн адил байсан бөгөөд зодоондоо мууч гэлээ хоёул бүлэглэлийн эсрэг зогсжээ. Тэд ядарч цуцаад болох байх гэж Жүнүү бодсон ч өшөөгөө авах гэж найзынх нь байшин шатааснаар тэр бүрэн андуурсан байв. Тэрээр дээрэмчдтэй нүүр тулсан боловч тэд найзыг нь азгүй амтан гэж дуудаад харгас хүчээр үрд дуугүй болгожээ. Манай залуу хүчгүүдэж доторх гал нь аажмаар бөхөж эхэлнэ. Амьдралд ямар ч итгэл найдвар харалгүй зүгээр л амиа хорлохоор шийднэ. Энэ хорвоогоос мөрөө бүрэн арилгахаар найзынхаа зөөгрийн компьютероос эхэлнэ. Дансаа бүрмсэн хаахаар шийдсэн ч дансны явцыг харамгацаа царай нь хувирна. Эхэндээ итгэж чадахгүй ч юу ч хамаагүй болсон болохоор мөнгө түүний сэтгэлийг хөдлөсөнгүй. Найзыгаа өөрийнхөө бүтээлийн үр шимийг нүдэрээ хараасаа гэж тэр хүснэ. Жоно ихээр уурсах боловч энэ нь түүнд амиа хорлохгүй байх шалтгаан болно. Энэ бол найзынх нь мөнгө. Тус тэрүүгээр Чансү болон түүний бүлэглэлийг сөнөөхөд зориулахыг хүснэ. Парк яагаад ингэж их зүйл ярьсныг гайхахад манай Жоно Nexus-ийг хөөхөөс хизээж бууж өгөхгүй байлгах гэж тархийг нь угаасан гэдгээ шууд эгчлэнэ.
Тэр шин Жуну Чой руу залгаад паркт өөрийнхөө тэнэг түүхийг хуваалцснаа хэлнэ. Бүсгүүд энэ инээдтэй санагдаж найзтай болох гэж хичээгээд байгаа эсхийг нь асууна. Жуну ичиж дууга тат химэн зандарна. Чой нухацтай болж энэ удаад Инчоны салбарын новшнууд түүний араас ирж байгааг сануулна. Дайснууд нь тархи ашигладаггүй махан толгоотууд тул болгоомжтой байхыг тэр хүснэ. Жуну машиныхаа бүслэгдсэнийг мэдээд чиний зөв байна гин. Замын голд ийм тэнэг үйлдэл гаргах ухаантай хүн байхгүй тул тэд мөн болохыг тэр мэднэ. Мотоциклтэй хүмүүс машиныг зугатаалгахгүй тулд будгийн ховингууд шиднэ. Жолооч бухимдаж нэг аргаар мутахыг хичээх тул сайн бариарай гэж Жунууд хэлнэ. Чой чимээ шуугааны сонсоод юу болоод байгааг асууна. Оторкийн улмаас Жуну толгоогоо зохиж ухаан алдна. Инсүү Чойгоос дуудлах хүлээн аваад түүнийг найз охин гэж бодон тушаал өгнө. JQ түгэлтийн төгдөр ихэнсэг байдлаар төвчээртэй хүзээж байгааг паркт хил химэн тушаана. Бүсгүй түүнд сануулах гэж оролдох боловч өнөө новш уцаа салган доромжлуулсан бүсгүй бухимдна. Өөр газар манай парк гэртээ харах замдаа Жунутай ярьснаа эргэн дурсна. Бууж өгөх төлөвлөгөө огт байгаагүй тул тэр үүнийг сүржинэл гэж үзнэ. Чой мотоциклтойгоо гарч ирээд түүнийг хурдан суу гэв. Тэр түүнд нөхцөл байдлыг тайлбарлана. Манай Жуну эцэст нь түгээлтийн төвдөрс ирж Инчоны танхаарагчдаар хүрээзүүлснээ мэдэв. Инчоны 2 номер болох бүдүүн горил Жунуг сэрснийг харна. Тэр Жунуг дахин цохиж унгаах гэсэн ч инсүү болиулж залууг зүгээр л паркийн өгөөш болгон ашиглаж байгаа гэв. Жуну тэднийг таниад чангаар инээж эхэлнэ. Тэргүүлэгч компани захирлыг эргэцэдгүй шууд хусаасан тэднийг маанаг гэж дуудав. Тэр тэдний басаа төлөвлөгөөг магтаж хөсөлж авмаар санагдсан ч инсүүд өөрийгөө мэдэж ав гэж зөвлөнө. Тэднийг хамгийн сул дорой новшнууд болохыг сануулад дөнгөж 2 жилийн өмнө инсүүг өшөө зэрэн паркийн өмнө өрөвдөлтөй сүгдэж байсныг тод санаж байна гэв. Жуну тэднийг паркийн эсрэг зогсож чадна гэдэгт эргэлзэнэ. Горил туслах уурсан ч инсүү түүнийг болиулж өөрөө зохицуулахаар урагшлана. Жунуг салбарын талаар бар зэрэг мэднэ гэж үзээд бүхэл бүтэн салбар биш харин ганцхан аймхаа сүгцснийг мэдэхгүй байхтаж инсүү таамаглав. Тэр чиний өрөвдөлтөй бүксийг аврахын тулд сүгцсэн тул ахта зөөлөн ханд гэж Жуну инээн. Горил уурзаж амаа хамх гэж сануулсан ч Жуну их зантайгаар ярьсаар байв. Тэр төвчээрээ алдан Жунуг цохих гэсэн ч өөр нэг туслах орж ирэн парк ойртон илж байгааг инсүүд дуулгана. Инсүү хорсолтоогоор инээмсэглэж банжуун дуураа чинхэн аюулд зориул гэж тушаав. Жуну паркийн цагаа олсонд баярлана. Банжуун Жунуг хан руу хүчтэй түлхээд ууртаагаар хаалга руу алхана. Энэ ялагдагч төвчээргүй новш байна гэж Жуну мэдлээ. Хуучин удирдагчин сүгдсэн болохоос өөрөө сүгдөөгүй учраа инсүү паркаас огт имээхгүй, өөртөө итгэлтэй байна. Бүлэлдэл урдигшгэ байхаа болсныг зүгээр л хараад бай гэж тэр Жунуд толгов. Чой, парк хоёрыг олон мотоциклтэй залуусгав. Тэр тэднийг төөрүүлэхийг хичээсэн ч араас нь хөөсөөр байгаад бухимдана. Тэд хөөхөө болсныг манай парк түнд хэлв. Охин гайхсан ч парк түн рүү урагшаа хар гэж тушаалаа. Банжуун гар хөлүүдтэйгээ зам хааж зогсохыг хараад Чой дугуугаа шууд зогсов. Горилла шиг ир манай гол дүртэй нүүр тулгч бие барина, намайг дагаад яв гэж тушаана. Тэр залууг шууд нохчхмаар байвч бүлэглэлд нь баримтлах дүрэн бий. Манай парк гориллыг даган түгээлтийн төв рүү асгаж эхэллээ. Чой Банжоныг яагаад ийм том биетэйг гайхна. Охин залууг шовлж эхлэгч цаадах нь огт тоосонгүй. Түүнийг том биетэйгээр нь даапаасаар байсан тул төвчээр нь алдарсан ир дууга тат гэж хаширв. Сониуч зангаа барьж ятсан Чой түүнээс нэг юм асуухыг хүснэ. Дахиж зодтолдохгүй гэж гуйж байсан хулчуур толгойлогчийг нь охин санууллаа. Тэгээд паркийг яагаад агнахаар хөөцөлдөөд байгааг нь ёжлон асууна. Уур нь бадарсан залуу охин руу дайрах гэтэл парк урагш гарч ирнэ түүний зүггэв. Банжон төвчгөө болж дүрмээ зөрчгөөр шийдлээ. Тэр паркийн өөдөөс дайрагч манай хүн огтхон ч айдсангүй. Банжон багийн том хүүхэд байсан бөгөөд шилжилтийн насандаа аврах том болжээ. Хүмүүс түүнийг хүн сүтвч гэдэгч ол дүр маань ганцхан тэрэлтээр түүнийг хос шидлээ. Тарга нэр толгоогоороо газар унаж цочирсан хамсаатнууд нь хамгаалтаа авна. Манай гол дүр Чойтой хамт түгээлтийн төв рүү итгэлтэй асгаа орсоо. Балаа юм босныг ухаарсан танхаачууд нэгэн зэрэг дайрахаар жагсана. Нийж дайрах гэж байгаад нь Чой тэднийг шоолов. Хөл нь мдээгүй болсон тул намайг хурдан суллаа гэж Жуну манай гол дүрээс шаардна. Инсүү паркийг ганцаараа намхаар хүрмээ тайлж бие халааж эхлэв. Тэр манай хүнтэй их зантай мэндэллээ. Парк түүнийг Мансуугийн ах гэдгийг шууд танив.
Инсүү ширүүн царайлан нудрах зөрүүллээ. Цохиртод өртөөгүйч паркийн хазарнаас цус гарч эхэлнэ. Инсүү энэ тулааныг ямар их хүснээ ярина. Тэр цаг алдалгүй шууд цухаад авлаа. Манай Пак буцсан ч оногдож мэс гайхав. Инсүү 2 жилийн өмнөх бүлэглэлийнхаа готомшгийн үсийг өнөөдөр авна гэдгээ зарлав. Пак үгийг нь тоолгүй дайрсан ч цохилт өшөглөлт нь онсонгүй. Инсүү бүх дайралтыг нь төвөггүй болтлаа. Пак тогтож үлдэхийг хичээсэн ч Инсүү нүүр рүү шолоон цохиж түүнийг удаан байна хэмээн шоолно. Манай гол дүр ухарч бухимдсан ч Инсүү уураа бүр их гаргахын тулд түүнийг үргэлжлүүлэн тулдахыг шаардав. Инсүү хүүтэн харцаар бос гэж тушаана. Өмнөх толгойлогч нь зодуусны дараа Инсүү шившиг усандаа шарлахаж зогсолтгүй бэлтгэл хийжээ. Инчоны хамгийн хүчтэй байсан ах нь Пакийн өмнө тололдолгүй өвдөгс өвцнийг сонсоод готарчээ. Жинхэнэ тулаанч болохын тулд Инсүү боксоо хайсан байв. Үүний дараа Инсүү манай гол дүүхтэй тулалдаж хүчтэй болохын тулд 27 сургууль олон бүлэглэлийг бот нэргэжээ. Тэр урам нь хугарч Пакийг яагаад олигтой тисэж чадахгүй байгааг асууна. 2 жилийн өмнөх шившигт үйл явдалд тэр одоо ч уурсан хэвээр байлаа. Залуу Пакийг үргэждүүлэн нүдэж болон шахахад чүү цочирдов. Тэр энэ тулаанд ясна гэдэгт эргэлзэж байлаа. Жүнүү түүнийг төвчээртэй бай гэж тушаана. Тэр Пакийг хүсдэхөөсөө өмнө судалж үзээд фитнесээс өөр тулааны ямар ч туршлагагүйг нь мэдээд цочирдсан юм. Манай гол дүр Nexus-ыг зөвхөн төрөхийн хүч, дасан зохицох чадвараараа ядсан байв. Жүнүү Пакийг Инсүүгийн арга барилыг таамаглуул ясна гэж итгэж байгаа ч Инсүү үүнийг нь аль хэдийн мэдэж байлаа. Тэр залуу Пакийг нүцсээр байх зуур, бэлэгүү цохилд асар их хохирол учруултыг Жүнүү мэдэж байв. Жинхэнэ боксчин үүгээр хүний арсыг ч урах чадaltaй. Инсүү өөрийн хүчээ ашиглан Пакийг аажмаар сүлдааж эцэст нь шийдвэрлэх цохилтоор дуусгахаар төлөвлөж байгааг Жүнүү таамаглана. Манай гол дүр хүчээ шахуун дайрсан ч Инсүү түүний зогсоож эр хүн шиг эргүүлээд тулалд гэж тушаалаа. Инсүү тогтлогч манай парк болтож хүлийг нь шүүрч авна. Инсүү түүнийг дэмий солиорлоо гэд тэнгээр нь дуудана. Парк бүх жингээрээ дарж унахыг оролдогч өнөөхөн жирийн боксчин биш тул үүнийг нь пааж инээн. Тэр Паркийг өвдөвлөж өөрийгөө гудамжны зодоонч гэдгийг харуулна. Тэгээд Паркийг барьж аваад хитэн хайрцаг руу шиднэ. Бүх сухагчд нь яллаа гэж баярлагч Инсүү босож зогсоод бэлтгэл байрлалаа авна. Тэр үүнийг нэгдүгээр үгээд Парк ийм амархан унахгүйг сануулна. Өгсөн цохилтууд нь Паркийн харааг бүрэлзүүлж тэнцвэрийг нь алдуулахад хангалттай гэдэгтээ итгэлтэй байна. Инсүү язалт минийх гэд шийдвэрлэх цохилт хийхээр дайрахад Парк зайлж Жүнүүг инээмсэглүүлнэ. Манай хүн эцэст нь арга барилд нь дасаж Инсүүг хүчтэй цохино. Инсүү манай хүнийг бүхнийг нь уншиж чадсанд итгэж ядна. Тэр эсэргүүцэх гэж оролдогч Парк нүрийг нь дахин нэг сайн цохиж өрүүжлүүлэн балбана. Жүнүү Инсүүгийн хордыг мэдэгч Паркийг жинхэнэ араатан гэд зөвхөн хордаар түүнийг хинч ялахгүйг хэлнэ. Чүү Паркийг яагаад болтож чадах байж тэгтлээ их зөхүүлснийг ойлгохгүй хэвээр л байна. Жүнүү хариуд нь Парк өсөлдөгчөө биеэрээ мэдэрч сурах гэж тэгсэн юм гэж тайлбарлана. Манай гол дүр Инсүүгийн тулааны арга барилыг бүрэн сурч чаджээ. Инсүү Паркийн өшүүлтийг арай гэж бултан зайлаад хөдөлгөөн бүрийг нь мэдээд байгаад нь бухимдана. Инсүү Паркт нүрээ няц цохиулан түүнд ингэж амархан уншуулах гэж яах гэж цуцгтгүй бэлтгэл хийснээ гайхна. Манай гол дүрийг жинхэнэ сууд ухаантан байна гэдгийг тэр ойлгоно. Тэр бууж өгөлгүй Паркийн довтлохоноос бултаад бүр мөсөн намнахаар урагшилна. Инсүү илүү их хохирол учруулахын тулд хурдан цохилтуудаа өрүүжлүүлнэ. Улам хурдлан Паркийг араас нь гүйцэж ирэхийг шаардна. Жүнгүү Парк Инсүү балбахыг хараад инээмсэглэн тавлоом дууслаа гин. Манай гол дүр чи дэндүү удаан байна гэд хүчтэй априкотоор түүнийг буулгаж авна. Эсрэг дүр маань ах нь бардам зангаа хайж байсан ч хамаагүй хайртай хүмүүсээ хамгаалахыг хүсдэг байсныг гинт дурсна. Хайртай хүмүүсээ хамгаалж чадаагүй хүн хамгийн өрөвдөлтөө гэж тэр боддог байв. Парк Инсүүг нүцээр байсан ч манай Инсүү бууж өгөхгүй ах нь өмнө сүгдэж байсныг гинт санана. Тэр аюуд Паркийг шал худлаа хэмээн ахыхаа хулчурыг шоолж байсан юм. Инчоны нэрийг ганцаараа хамгаалах гэж дайраад балбуулж байсан бол одоо ч гэсэн тэр цих зогссоор байв. Хүмүүс нь санаа зовж Банжон яагаад зүгээр хараад байгааг нэг нь асуув. Ухаан алдаж эхэлсэн Инсүү ах нь яагаад өвдөх сүгцнийг ойлгож Парк шиг араатны эсрэг хинч зогсож чадахгүйг хүлээн зөвшөөрнө.
Тэр үхтлээ айж зогтмаар байсан ч бүх бүлэглэлийнхээ өмнө хариуцлага хүлээж байгаагаа мэднэ. Банжун болон бусад залуус паркийг алхаар дайрцаалаа. Горилла бүгдэд нь паркийг сөнөөхийг тушааж хариуцлагыг нь өөрөө үүрнэ гэсэн ч энсүү тэднийг бол хэмээн хаширв. Тэр өвдөх сүгдэж паркийг ялсныг зарлана. Өмнө нь босс гэж дууддаг байсан хүн нь сүгдэн гоохот энсүү гутамшиг мэдэрч байжээ. Гэвч хинч өмөрөхгүй байхад сүгдэх ямар хүнд байдгийг одоо л тэр ойлгов. Ахыг нь сүгдүүлсэн хүн парк биш, харин өөрийнх нь хүмүүс байсныг тэр мэдэж авна. Банжун бухимдаж босоо бос хэмээн тушаалаа. Бүгд түүний сүгдлөө гэж зэмлэн босхийг шаардсан ч энсүү ялагдлаа хүлээн. Манай Жүүнүү урагш гарч ирээд тэнэг толгоогоо ажилуулцгаа гэв. Энсүү та нарын өмхийн амийг аврах гэж ингэж байгааг тэр хэллээ. Олуулаа нийлж паркийг намнуул ялалт гэж тооцох гаяв хэмээн тэднээс асууна. Тэднийг тэнэгүүд гэж дуудаад жинхэнэ эр хүн хайртай зүйлээ хамгаалж чаддтiim гэдгийг ойлгоолоо. Тэдгээр таахаачуд хийсэн хэрэгстээ ичиж зовно. Жүүнүү энсүүд хандан дээшээ хар гэж хэлв. Тэр нудраг дээрээ нүжмаад өөрийг нь хулгаасныхын төлөө энсүүг цохиж ав. Жүүнүүгийн сэтгэл ханаж тэдний шоронд явуулаагүйдээ баярлах хэрэгтэйг сануулна. Тэр өрөө төллөө гэж үзээд бүлэглэлийнх нь Nexus өгөх ёстой өрийг дурдав. Хуучин босс нь хүмүүсийнхээ ар гэрийн төлөө тэр муу бүлэглэлээс авсан их хэмжээний өрийг эднэрч бас төлөх ёстойг тэр мэдэж байлаа. Бүх өрийг нь дарсан гэж манай Жүүнүү тэднийг шоконд оруулна. Тэд юу яриад байгааг нь ойлгосонгүй. Явх үед нь энсүү түүнээс яагаад ийм сайхан сэтгэл гаргаж байгааг нь асууна. Жүүнүү хуваа хичээсэн шалтгаанаа хэлээд энэ нь үнгүй биш гэдгийг санууллаа. Утсаа шалга гэж хэлээд сургалтын төлбөрийг нь бүтнээр нь төлснөө дуулгана. Тиймээс чадлаараа сайн сурч хизээ нэгэн цагт мөнгийг нь буцааж өгөхийн тулд хамаг чадлаараа ажиллахыг хүснэ. Шодрох хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө тэд өрөө дарах гэж хичээж байсныг тэр мэднэ. Тэдний чадах бүхнээ хийснийг Жүүнүү ойлгожээ. Бүх бэрхшээлийг үл тоон энсүүгийн харуулсан хатуу жил үүний цорын ганц шалтгаан гэдгийг тэр хэлв. Ийм сайн байгаад нь Чой түүнийг шоолно. Жүүнүү ичиж дуугүй бай гэж түүнд тушаалаа. Энсүү бүхийн талархлаа илэрхийлнэ. Нэг л өдөр бүх мөнгийг нь нэг бүрчлэн буцааж өгнө гэж тэр амлав. Амаа тат гэж манай Жүүнүү түүнд тушаагаад явж эхэлнэ. Нэр хүндийг нь дахин унахсандаа энсүү залуусаасаа уучлагдахгүй бүхийн. Ийм готомшиг дахин давтагдахгүй өнөөдрөөс эхлэн Nexus-тэй ямар ч хамаагүй болсноо тэр эрс шийдэмгий мэдэгдэв. Илүү сайн ирээдүйн төлөө надтай хамт байх уу гэж тэр асууна. Түүнтэй хамт байна гэж бүлэглэлийнхэн хашгирлаа. Маргааш нь манай Жүүнүү Инчоны асуудлыг шийдэж чадсан багийнхнаа магтана. Чойд юу тохиолдов вэ гэж парк гайхна. Жүүнүүгээс 40,000 төгрөг аваад сэтгэл нь маш их хөдөлсөн тэр инээж эхлэв. Түүнийг өдөр бүр хулгайлагдаж байгаасаа гэж охин хүснэ. Жүүнүү гомдохч охин уучлалтгүй баярсандаа өөрийгөө барьж чадахгүй байгаагаа хэллээ. Ол дүр өргөн мөртэйг Чой анзаарна. Илүү дээр хувц өмсвөл гайхалтай харагдана гэж итгээд энэ амралтын өдрөөр завтай эсхийг нь асуув. Чой залтайхан инээмсвлээд хамт дэлгүүр хийсэй гэж манай Пакас гуйна. Яа, дараагийн парт дээр энэ хоёрын болзоогд үзхэндээ. Гэхдээ болзооноос илүү дараагийн тулалдах хүн нь хэн байх бол гэдгэл сонирхолтой байна. Нилийн аюултай нөхөр гарч ирэх нь тодорхой. Манайхан дараагийн бичлэгийг хүлээлгүй шууд дуустал нь уншмаар байвал блогийнхоо вебсайт руу ороод үзээрэй. Бүх бүлэг нь бүрэн ихээрээ орчихсон байгаа. Линкийг нь комент хэсэгт үлдээч.